Энэ цагт хийсний бидэнд өгсөн үг Иохан номын 8:30-аас 36. Иохан номын 8:30-аас 36. Бүгдээрээ уншъя. Ийн айлдахт нь түүнд олноороо итгэв. Есүс өөртөө нь итгэсэн юудэчүүдэд хэрвээ та нар үг дотор минь байвал үнэхээр миний дагалдагчид байна. Тэгээд та нар үгийг ойлгож үнэн та нарыг чөлөөлнө гэв. Тэд хариуд нь түүнд бид Авраамийн удам бөгөөд хизээч хүнд ч боочлогдож байгаагүй. Та нар эрх чөлөөтэй болно гэж та юунд хэлнэ вэ гэв. Есүс тэдэнд үннээрээ би та нарт хэлье. Нүгэл үйлдэгч бүр нүглийн боол гэрт мөнхөд байдгүй. Харин хүл мөнхөд байдаг. Иймээс хүү та нарыг чөлөөлвөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно. Амен. Иймд хүү та нарыг чөлөөлвөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно. Амен. Өнөөдөр үгийг хараад итгэлийн өсөлт сэдвээр эзний ивэлийг та бүгдтэй хуваалцахыг хүсэж байна. Бурхан бол хайр. Амен. Бурхан бол тэр хайрыг өөр арга барилаар бидэнд илчлэх боломжтой. Хайр гэж бид нар ярихад маш олон хүмүүс тэр өөрийнх нь хүсэл гэж байна, өөрийнх нь бодол гэж байна. Тэгэхээр энэ бол хайр, тэр бол хайр гэсэн энэ бодол зарчим үзэл бодол байдаг. Би ингэж хайрлаа, тэгж хайраа илчлэе гэж боддог. Харин энэ хүмүүсийн бүхэл бодол санааг даваад Бурхан агуугаар сүнслэг хайрыг Бурхан бидэнд үзүүлсэн. Амен. Бурханыг бид нар харах боломжгүй. Сүнс бид нар Бурханыг харах боломжгүй. Гэхдээ Бурхан бидэнд Бурханыг илчилж өгсөн. Энэ бол хайраар Бурхан бидэнд бол өөрийгөө илчилсэн. Тэр хайр нь хүний бодод төсөөлхийн аргагүй агуу хайр, мөнхийн хайр учраас тэр мөнхийн хайр нь Бурхан Есүс Христийг бидэнд илгээж мөнхийн хайраа харуулсан. Тэр шалтгаан нь Есүс Христэд мөнхөд оршигч Бурхан эхэнд үг байсан. Тэр үг Бурхан байсан. Тэр үг бол Бурхантай хамт байсан. Тэр үг махбод болж бидэнд илгээсэн. Есүс энэ газар дээр ирээд хүмүүсийн бодод төсөөлдөггүй. Үнэхээр тэр хэлбэр дүрсийг ч илэрхийлэх боломжгүй тэр хайрыг харуулсан. Есүс бидний гим нүглийн төлөө загалмай дээр цовдлогдог нас барсан хайр. Бурхан хайр гэж хэлэхэд бид нэр өөр зүйлээс илүүгээр цор гац Бурханы хүү Есүс Христ энэ ертөнцийн ирж бидний гим нүглийн төлөө үхэн дахин амилж надад амийг өгсөн гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Энэ бол жинхэнэ хайр. Амен. Бус хайрыг бол олон янзаар бол харах боломжтой. За хүн бол агуу гэж харж байдаг ч гэсэн бид нар бол энэ жинхэнэ агуу хайр гэдэг нь юу вэ гэхээр энэ бол Бурханы хайр. Амен. За бид нар бол маш олон хүмүүсийг бол сайшаадаг шүү дээ. Тэр хүн, ийм хүн бол маш их гайхамшигтай. Хүн гэж хэлдэг бөгөөд үнэхээр жинхэнэ хамгийн агуу хайр гэдэг нь Бурханы үнэхээр гайхамшигтай үзэсгэлэнтэй хайр. Бурхан бол хайр. Тэгэхээр энийг бид нар яаж хүлээж авсан юм бэ? Есүс Христээр дамжуулаад бид нар энэ хайрыг хүлээн авсан. Амен. Тэгэхээр бид нар өнөөдөр үгийг харах юм бол энэ үгийг хэлэхдээ маш олон хүмүүс итгэсэн гэж бид нар сая уншлаа. Маш олон хүмүүс итгэв. Ийн айлхад нь түүнд олноороо итгэвэ. За тэгэхээр бидний өнөөдрийн энэ үгийн сэдэв болохоор итгэлийн өсөлт. За итгэл гэдэг маань итгэл дотор байж итгэлийн үе шат гэж байна. Энийг бид нар ерөөсөө мартаж болохгүй. Энэ бол бидний зүрх сэтгэлийн бүр суурин суугдсан байх хэрэгтэй. Биднэрт бол итгэж
итгэж итгэлийн өсөлт гэж байх хэрэгтэй. Энэ үе шат заавал байх хэрэгтэй. Маш олон хүмүүс би эзэнд итгэл мөнхийн улс руу явах болоо гэж боддог. Үгүй тийм биш. Итгэл гэдэг маань бурхан. Бурханд итгээд зогсохгүй, итгээд мөнхийн улс руу яваа зогсохгүй. Хэрвээ итгээд мөнхийн улс руу явна гэх юм бол ингээд дууслаа гэх юм бол өөр зүйл хэрэг байхгүй. Өөр зүйл хэрэггүй. Шагнал ямар ч зүйл хэрэггүй шүү дээ. Тэтэмч хэрэггүй. Тэгэхээр итгэл болно. Харин эзний үгийг өшөө илүү бид нар маш нэгэнгүй тодорхой харах юм бол Есүс итгээд мөнхийн улс руу яваа гэж бол хэлээгүй. Амен. Харин эсэргээрээ харин энэ үгийг хэлэхэд маш олон хүмүүс итгэсэн. Есүс өөрт нь итгэсэн юудэчүүдэд гэж хэлж байна. Иохан 8:31 дээр тэгээд итгэсэн юудэчүүдэд хэрв та нар миний дотор байх юм бол тэгэхээр итгэл гэдэг маань итгэлийн өсөлт гэж байх хэрэгтэй. Итгэлийн өсөлт гэдэг маань дараа чинь шат байх хэрэгтэй. Маш олон хүмүүс энийг бол ойлгохгүй байна, мэдэхгүй байна. Би зөвхөн итгэл болоо гэж боддог байх. Итгэсний дараа тэр итгэлийн үеийн шат гэж байна. Маш олон хүмүүс энийг ойлгохгүй байгаа учраас дараа нь итгэлийн амьдралыг харах юм бол ямар ч өсөлт байхгүй, өөрчлөлт байхгүй. Бурхны талаарх бодол итгэх тусам Бурхантай илүү ойрхон очих ёстой байтал хин нэг хүнтэй бид нар нөхөрлөх тусам гэр бүлийг харах юм бол биеийнхээ бодлыг ч гэсэн сайн мэдэн шүү дээ. Гэр бүлийн хүүхдүүд эцэг эхүүд хүүхдүүдийнхээ бодлыг, хүүхдүүд нь эцэг эхийнхээ бодлыг маш сайн мэднэ. Гэр бүлийн эхнэр нөхөр хоёр ч гэсэн биенийхээ бодлыг мэдэн шүү дээ. Яагаад тэгэхээр бүх нөхцөл байдал гэр бүлний доор амьдарч байгаа учраас би өөрийнхөө нөхрийг мэднэ, би өөрийнхөө эхнэрийг мэднэ. Яагаад ойрхон байгаа учраас би энийгээ мэддэг шиг тэр нь бол гэр бүлийн харилцаа. Тэгэхээр итгэлийн амьдрал гэдэг маань үүнтэй адилхан. Итгэл дотор өсөлт гэж байна. Үе шат гэж байна. Явах тусам би үнэхээр Бурхныг мэдхгүй байна. Үгүй энэ бол итгэлийн амьдрал биш. Итгэлийн амьдрал гэдэг бол явах тусам маш тодорхой Бурхныг үзэж, мэдэж, ойлгож, Бурхан гэж хийм бэ гэдгийг бол өшөө илүү гүнзгий мэдхийг хэлнэ. Амен. Тэгэхгүй байх юм бол миний итгэлийн амьдрал дотор маш том асуудал байна. Энд бол маш том асуудал байна. Жижиг асуудал биш. Бид нар Бурхны бодлыг мэдэх хэрэгтэй. Биш Бурхны сонирхолтой, Бурхны бидэнд өгсөн тэр хайр Энийг бол гал халуунаар үзэж, мэдэж, ойлгож бидний амьдрал дотор итгэлээрээ улам илүү өсөж, Бурханд илүү ойрхон очсон итгэгч болох хэрэгтэй. Амен. Тэгэхээр эзэн итгэдэг хүмүүст бол үгээ хэлсэн. Тэгэхээр бид нар Библийн үгийг харах юм бол Есүс ирсэн тэр шалтгаан нь бол хүн төрлөختний аврал. Есүс Христ энэ газар дээр ирээд бол хийсэн гавьяа зүтгэл. Есүс Христ энэ газар дээр ирээд бидний авралын төлөө хурдан үхэл, хурдан амьлал үгүй тийм биш. Харин 3 жил. Тэгэхээр 3 жилийг бол яасан богино хугацаа вэ гэж харж магадгүй. Энэ бол нэлээд бас урт хугацаа 3 жилийн туршид бидний итгэлийн амьдрал дотор итгэлийн өсөлтөөр өсөхийн тулд эзэн бол маш их анхаарч байсан. Тийм болохоор итгэдэг хүмүүст үгээ их өгснөөш биш, Христэд итгэдэггүй хүмүүст бол үгээ өгсөн удаа байхгүй цөөхөн. Эзэн бол итгэгч нарт үгээ их өгсөн. Матай номын 5-ын ерөөлтгөө гэдэг тэр үг байдаг шүү дээ. Тэгэхээр тэр үг ч гэсэн тэр дагалдагч нараа дуудаад итгэдэг хүмүүсийг дуудаад эзэн итгэдэг хүмүүст маш их анхаарал тавьж байсан. Амен. Яагаад? Итгэлийн өсөлтийн төлөө бидний итгэл дотор итгэлийн өсөлт гэж байх хэрэгтэй учраас. Тэгэхээр энд бол маш их гүнзгий хүсэл байна. Эзэн яагаад энэ ирээд Христэд итгэдэг хүмүүст итгэлийн өсөлтийг хүсэж тэр тал дээр ямар тодорхой анхаарч байсан тэр шалтгаан нь Есүс сайн мэдээ тараахаас эхлээд эзэнд бол хэлсэн үг байсан. Гэмшээ Бурхны хаанчлал ойрхон байна гэж хэлсэн. Амен. Эзэн биднэрт танилцуулсан тэр зүйл маань
амьмаар зогсохгүй Бурхны хаанчлал. Бурхны хаанчлал дараа нь бидний очих тэр мөнхийн улсаар зогсохгүй Бурхны хаанчлал энэ ертөнцийн байна. Ирнэ гэдгийг хэлж байна. Тэгэхээр энэ бүх дэлхий дээр болоод Бурхны хаанчлал ирнэ гэж хэлээгүй байна. Энэ ертөнц бол харанхуй ертөнц учраас энэ харанхуй ертөнцийг захирч байгаа тэр нэгэн бол муу сүнс диавол. Диавол бол энэ муу ертөнцийг барьж байгаа. Тэр нөхцөл байдалд Бурхны хаанчлалыг эрхийг Бурхны хаанчлалд байхыг хүсэж байна. Аль нэг улс төр аль нэг улсад байх биш ээ. Энэ бол итгэдэг хүмүүст Бурхны хаанчлал эрхийг хүсэж байна. Тэгэхээр Бурхны хаанчлал ирнэ гэдэг маань бид нар энэ газар дээр амьдарч байгаа ч гэсэн Бурхны хаанчлалын эрх мэдэл хүч чадал Бурхны хаанчлалын бүхэл үнэн Бурхны хаанчлалын алдар сур бидний амьдрал дотор улам илүү ишлэгдэхийг хүсэж байна. Энэ бол эзний зорилго. Тийм учраас итгэдэг хүмүүст итгэлийн өсөлт төр өсөхийг хүсэж итгэлийн өсөлтийн талаарх тэр үгийг маш их хэлсэн бөгөөд заавал та нарын итгэл дотор өсөлт байх ёстой гэсэн маш их үгийг Библиэр дамжуулж бидэрт өгсөн. Хэрвээ энэ чухал бишээ гэх юм бол итгэл мөнхийн улс руу явахд болоо гэх байсан байх. Харин гэтэл тэгж хэлсэнгүй. Харин энэ ертөнц энэ ертөнцид Бурхны хаанчлал байна. Тэгээ бүх дэлхий дээр байгаа юм бишээ. Зөвхөн итгэдэг хүмүүс дотор Бурхны хаанчлал байна. Тэгэхээр тэр улс гэдэг нь бидний мэддэг улсаас илүү сүнслэг алдартай гайхамшигтай улс. Амен. Бурхан энийг үзэж мэдхийг биднээс хүсэж байна. Тэгэхээр энэ улс Бурханы улсын төлөө бэлтгэлтэй байж Бурханы хаанчлалд ирэхэд бид нар тэр хаанчлалд орж тэр Бурханы хаанчлал миний дотор байж би тэрийг мэдж үзэхийн төлөө итгэлийн өсөлт заавал байх хэрэгтэй. Амен. Тэгэхээр миний хувьд та бүгдэд хэлсэн би 8 настай Америкт очсон. Би Америкт очоод Америкт би очсон учраас би Америкт очоод амьдрахад болоо гэж. Яагаад энд бол цаг хугацаа их орсон. Тэр Америкийн нөхцөл байдал даасах хэрэгтэй. Би урд нь та бүгдэд хэлсэн үү? Би энд байхдаа Солонгост байхдаа 2 дугаар анги бага сургуулийн 2 дугаар ангид орохоос өмнө би бол Америк руу явсан. За тэгээд сургуулийн 4 хувцас гэж байсан. За тэгээд дэрко эмэгтэй хүүхдийг шиг дэрко өмсөөд сандал өмсөөд маш их хөөрхөн хувцлаад явсан. Тэгээд энэ Солонгост бол тэр бол маш их гоё. Одоо бол тийм хувцс байхгүй. Тэр цаг үед бол байсан. 81 онд. За тэгээд би тэр хувцсыг бол тэр чигээр өмсөөд сургуульд очисон. Америкт. Тэгтэл тэнд бол өстой нэрээ инээдэн болсон. Би бол ерөөсөө ойлгоогүй. Би ийм гоё хөөрх хувцалчаад багтчихэв. Америкт болохоор тэр сурагч нар намайг хараад тэр одоо юу вэ? Циркийн алиалагчийг гэж харагдсан юм шиг байгаа. Тэгэл намайг хараад эхлээд би бол ийм хөөрхөн гоё хувцалсан гэдэг өөрийгөө бодсон. За тэгэл 5 цаг өнгөрсний дараа би бол миний хувцс үгүй юм байна гэж бодоод би гэртээ очиж дахиад энэ хувцсыг өмсөхгүй гэж. Тэгээд тэр сандал хаана байдаг? Сандал яг удаа харж яах гэсэн Солонгос гэдэг нь хаана байдгийг гэж 80-аад онд бол тэр хүмүүс мэдэхгүйсэн. Тэгэхээр энэ улс гэдэг маань соёл тэгээд гээд өөрчлөгдсөн. Ягаад тэгэхээр миний хувьд бол Америкт очиод хэд хоногийн дараа шууд сургуульд орсон. Вау! Бурхан минь гэх хэмжээний маш их ялгаатай байсан. Хоолунд ч гэсэн ялгаатай байсан. Хоолунд айгүй үнэртэй яаж ийм хоол идтгийг ингээл тэг бүхий л тэр орчин нөхцөл байдал найз нар ч гэсэн би багшийнхаа өмнө очиод ингээд мэдлэнгүүт багш бол гайхаад хай гэж тэгдэг байсан.
За тэгээд би толгоо доош нь болгоод харахад бол багш болохоор намайг миний нүүд рүү харж ярьгээдсэн. Тэгэхээр би чинь яаж тэр надаас настай хүний нүдийг харах юм гэсэн тийм соёл, солонгосын соёл, Америкийн соёл бол ийм ялгаатай байсан. Америкт очиод бол би очисон өдөр тэр шөнө анхны шөнө маш их Хьюстонд очисон байгаа. Тэр өдөр пасторууд ирсэн сум чуулганы. За тэгэл манай ах нар хамаатан садангууд байсан. За тэгэл 4 машин ирс биднийг авсан. За бид нар явж байхад машин болоод маш айхтар эвдэрсэн. За тэгээд бүгдөө л машинууд нь хоорондоо осол гараад энэ бол Америк юм байна гэдгийг бол харсан. За тэгээд Америкт очингуудаа би энэ бол үнэхээр өөр улс юм байна гэдгийг хүүхэд байсан ч гэсэн мэдсэн. Тэгээд энд бол энэ нөхцөл байдал дасахын тулд цаг хугацаа хэрэгтэй байсан. За тэгээд сүүлдээ энэ соёлын шоконд орсон. Тэгээд сүүлдээ бол маш их сонсож ярихаасаа илүүгээр маш их сонсох хэрэгтэй болсон. 3 англи хэл сурахын тулд тэгээ би тэр 7-8 настай байхад бол би тэр арга барилыг сурч явж байсан, ганцаараа уйлж байсан, харамсч байсан, ууралж байсан. Ээжтэй уурлан сүүлдээ 1 жил өнгөрөөл тэгэл энэ англи хэлээр жоохон яриад ирэхэд бол жоохон амьдрахаар боломжтой болсон. Тэгээ тэр нөхцөл байдал дасахад бол би Америкт амьдрах боломжтой юм байна. Энд өсөх боломжтой юм байна. Хинтээ би бол ялах боломжтой юм байна гэсэн тийм зүрх сэтгэлтэй болсон. Тэгэхээр бурхан Есүсийг биднэрт илгээхэд бидний мэдэх ёстой зүйл, заавал мэдэх ёстой зүйл юу гэхээр Бурханы улсыг бидэнд илгээсэн. Тэр улс биднэрт ирсэн байна. Энэ ертөнцид ирээ зогсохгүй. Тэр хол байгаа улс ирэх биш харин энийг мэдэх хэрэгтэй. Есүс биднэрт итгэдэг хүмүүсийн хувьд Бурханы хаанчлалд бол бид нар бас дасан зогсох хэрэгтэй хизээ. Мөнхөдийн улсад очиод тэнд дасан зогсох биш ээ. Харин одоо энэ газар дээр байхдаа бид нар Бурханы улсад дотор дасан зогсох хэрэгтэй. Бурхан бол намайг ингэж өдөрдөж байна. Намайг бол өөрчилж байна. Мөн бас энд бидний амьдарч байгаа улс гэж байна. Бидний сайн мэддэг Солонгос улс, бидний соёл, бидний үнэхээр тэр дээрээс уламжилж ирсэн тэр арга барилууд гэж байна. Тэр ёс заншил, тэр улс намайг барьж байна, намайг татаж байна. Тийм болохоор энэ ертөнцид амьдрах, зогцон амьдрах энэ ертөнц бол жинхэнэ миний амьсгал, миний бол төрсөн нутаг гэр гэж бол намайг өдөрдөж байгаа бол харин Бурхан үгүй. Та нарын нутаг хаана вэ гэхээр Бурханы улсад та нар зогцон амьдрах хэрэгтэй. Тэхийн тулд Бурхан Есүс итгэдэг хүмүүст итгэлийн өсөлтийг итгэл дотроо өсөхийг хүсэж тэр итгэлийн өсөлтийн талаар үгээ бол маш их өгсөн. Амен. Би Америкт болвол тэр зогсон амьдрна гэдэг мэн бол хэцүү байсан. За тэгээд цаг хугацаа их орсон. Одоо ч гэсэн мөн бас тийм зүйлүүд байдаг миний хувьд. Тэгэхээр итгэлийн амьдралаар амьдрахдаа бидний ертөнцид зогсон амьдрах биш харин Бурханы хаанчлалын арга барил нь Бурханы арга барил. Амен. Тэр Бурханы арга барил бол бидний амьдрал болж бид нар хаашаас ч явсан гэсэн гайхамшигтай Бурханы үнэхээр тэр ажлуудыг бид нар үзэж мэдэж ойлгох хэрэгтэй. Тийм болохоор бид нар Үлс номыг харах юм бол Илч Паулыг ч гэсэн харах юм бол энэ бол үнэхээр өөр ертөнцөөс ирсэн хүн байна гэмээр өөр ертөнцөөс ирсэн хүн шиг харагдсан. Маш олон хүмүүс тэндээс юудэчүүд байсан, Ромын олон зуутын дарга нар байсан, зуутын даргач байсан, Ромын хаанчлалч байсан, юудэгийн хаанчлалч гэж тэр үед бол байсан. Гэтэл их маш их сонирхолтой энэ элч нар Христэд итгэдэг хүмүүс бол маш их өөр ертөнцөөс амьдарч байгаа юм шиг тэгж харагдаж байна шүү дээ. Тийм ээ. Бурханы улс ирж тэр улсын дотор орж зогцсон амьдарч байгаа учраас. Амен.
Биднэрт бол ийм өсөлт маш их хэрэгтэй. Өсөлт яагаад биднэрт хэрэгтэй юм бэ гэхээр Тэнгэрийн хаанчлалд орохын төлөө өсөлт бишээ, харин бид нар Есүс Христийн нэрээр Есүсийн цусаар Есүсийн гавьяа зүтгэлээр бид нар гэм нүглээс уушлагдаж Бурхны хүүхэд болсон. Бурхны хаанчлалд орно гэдэг нь аль хэзээний бид нар бол энэ эрхийг авсан мөнхийн улсад очино. Амен. Амен. Бат итгэлтэйгээр амен гэж хэлээрэй. Харин Бурхны хаанчлал энд ирчээд байна. Маш олон улсууд байна. Маш олон алдрууд байна. Маш олон эрх мэдэл байгаа ч гэсэн Бурхны эрх мэдэл хүч чадал энд байна. Тэрийг бол үзэж мэдэх. Энэ бол маш их чухал. Тийм болохоор Есүс энэ үгийг дахиад харъя. Энэ үгийг ийн айлтгад түүнд олноороо итгэв. Маш олон хүн итгэсэн хүмүүст үгээ хэлсэн. Өөрт нь итгэсэн юудэчүүд хэрвээ та нар үгэн дотор минь байвал үнэхээр миний дагалдагчид байна. Энэ бол дараагийн шат. Маш олон Христэд итгэдэг хүмүүс итгэх юм болоо гэж боддог бол харин бид нар итгээ зогсохгүй түүний үгэн дотор байх хэрэгтэй гэдгийг энэ дээр хэлж өгч байна шүү дээ. Эзэн энийг хүсэж байна. Бурхны үгэн дотор үнэхээр бид нар байж үнэхээр түүний үгийг хүсэмжилж байна уу? Өшөө илүүгээр түүний тэр эзний үг би өнөөдрийн хүртэл амьдарч байсан миний энэ соёл, удамшил, нөхцөл байдлыг бол эзэмний үгээр бол өөрчилж Христэд итгэдэг хүмүүс бол шоконд орох хэрэгтэй. Бурхны хаанчлал ирэх юм болов бид нар шоконд орж хурдан миний энэ сурсан соёл энэ Америк, Солонгос, Монгол соёл, ертөнцийн соёл гэдэг нь Бурхны хаанчлалын соёлоос маш их өөр юм байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэрийг ойлгох хэрэгтэй. Маш олон хүмүүс энэ ертөнцид сайхан амьдрахын төлөө би Библийг номлож би магистрийн сургууль сурж байхдаа тэндээс зааж байсан зүйл байсан. Бурхны үгийг бол энэ ертөнцид зогцсон амьдрахаар гэж хэлдэг байсан. Би л эхлээд тийм ээ би энэ ертөнцид амьдарч байгаа юм чинь зөв гэж бодсон. Тэгээ хүмүүстэй бол ингэж тэмцэлдэх хэрэггүй. Хүмүүсийн өмнө бол галзуурсан юм шиг тэгжгүй яриа гэж хэлдэг. Энэ үгийг яавал би хэн нэгэн хүний өмнө амар тайвныг энэ ертөнцид сайн амьдарч сонин үйлдэл хийхгүй, сонин галзуун хүн шиг харагдахгүй тулд энэ ертөнцид зогцсон амьдрах талаар гэж хэлж байна. Гэтэл Үйлс ном дээр бол тэгж хэлээгүй шүү дээ. Амен. Тэгэхээр бид нар энэ ертөнцид тэгэл иймэрхүү байлаа. Би Христэд итгэдэг хүн ингээд нуугдаж тэгж гэж бол хэлээгүй. Харин би бол Христэд итгэдэг хүн. Би энэ ертөнцийн соёл гэж байгаа ч гэсэн энэ ертөнцийн соёлоос илүүгээр сүнслэг гайхамшигтай тэр эзний хаанчлал дотор амьдарч байна. Тэр бол энэ ертөнцийн алдаан дотор ертөнц бол алдаа гаргахад Бурхны хаанчлал бол амжилттайгаар алдаагүйгээр явна. Энэ ертөнц намайг бол шоконд оруулахад харин Бурхан бол надад агуу ялтыг өгч тэр хайрыг мэдүүлж энэ ертөнц намайг энэ ертөнцийг ялах нэгэн болгодог. Энэ бол Үйлс номын бүхий л дөрөх. Амен. Тийм болохоор Еврей номын 11-ийг харах юм бол маш олон итгэдэг хүмүүс ертөнц бол түүнийг яахаач мэдэхгүй байсан гэсэн. Тэгэхээр тэр шалтгаан нь энэ ертөнцид би яаж зогцон амьдрах уу гэсэн тийм зүрх сэтгэлээр амьдраагүй. Харин би бол ялна. Муу сүнсийг ялж энэ ертөнцийг ялж өөрийгөө ялж Бурхны хаанчлал ингэж гайхамшигтай улс би Бурхны хаанчлалын хүнээр амьдрна гэсэн итгэл өсөлт байх хэрэгтэй. Амен. Тийм учраас бид нар эзний хэлсэн үгийн дагуу надад итгэдэг бол авралыг авсан. Харин итгэдэг хүмүүс аврал авсан бол дараагийн шат руу явах шалтгаан нь юу вэ? Миний үгэн дотор шалтгаан байна. Үгэн дотор байх шалтгаан байна. Та нар өөрсдийнхөө ёс заншлыг хурдан хайж, өөрийнхөө бодлыг хурдан хайж, өөрийнхөө арга барилыг хай. Энийг хурдан байхгүй болохын тулд миний үг
бол та нарын гол чухал төв болох хэрэгтэй. Тэгэхээр хурдан миний үгэн дотор ирээ, миний үгэн дотор бай гэдгийг хэлж байна. Тийм болохоор эзэн үннийг мэддэг хүн миний дагалдагч болно гэж хэлсэн. Үгэн дотор минь байвал үнэхээр миний дагалдагч болно. Итгэлийн амьдрал ийм өсөлт байх хэрэгтэй. Итгэж байна уу? Тэгэхээр тэр үгээс бид нар үгээр дамжуулаад бид нар өөрчлөгдөн, тэр сургаалаар дамжуулаад бид нар өөрчлөгдөнө гэдэг нь ямар үг вэ гэхээр өнөөдрийн хүртэл миний амьдарч ирсэн тэр бүхий л арга барил болон Бурхны хаанчлал улсын төлөөрөх Бурхны улсын тэр арга барил хоёр өөрөө. Тэгэхээр энэ бол би Бурхны маш олон хүмүүс өөрчлөгдөхөд Бурхны дотор хүмүүс итгэлийн амьдрал амьдрах. Би урд маш их хараалыг хэлдэгс одоо хараалыг өөрчлөгдөв хэлэхэ байсан. За энэ бол өөрчлөлт мөн. Гэхдээ ихэнх хүмүүс бол энд бол хангалттай гэж бодож байна. Харин сайн хүн болно гэдэг маань эзэн бол энийг зөвхөн хүсэж зогсохгүй, харин Бурхны хаанчлалын Бурхны улсын итгэгч хүн болоо. Та бүгдийн мэдлэг, та бүгдийн хүч чадал, эрх мэдэл, та бүгдийн бат зэрэг хаанаас ирэх вэ? Тэнгэрээс ирэх хэрэгтэй. Амен. Тийм учраас хүмүүсийг ялж, чөтгөрүүдийг ялж, сүнсний ертөнцийг хаглан гарч тэнд бол би даван гарах хэрэгтэй. Эзэн энийг хүсэж байна. Тийм дагалдагч нар байх хэрэгтэй, болох хэрэгтэй. Амен. Өшөө үгийг харах юм бол үнэн та нарыг мэдэх юм бол үнэн та нарыг чөлөөлнө гэж хэлсэн. Тэгэхээр бид нарт бол эрх чөлөө хэрэгтэй. За би бол энэ ертөнцид болж байгаа зүйлүүдийг уншиж байна, харж байна, сонсож байна. Тэгэхээр мэдээж энэ ертөнцид байгаа зүйлүүдийг хүн болгон үзэж мэдэж ойлгож байгаа шүү дээ. Бидний хувьд үргэлж энэ ертөнцийн бодол, соёлд бол үргэлж энэ баригдсан байдаг байна. Тэгэхээр бид нар өнөөдөр үгийг харах юм бол чи бол нүглийн боол. Чи өнөөдрийн хүртэл нүглийн боол байсан. ертөнцийн боол байсан, муу сүнсний боол байсан. Харин дараа нь харах юм бол Иохан номын 8-ыг унших юм бол та нарын аав чинь муу сүнс яавал байсан. Харин та нар боолын амьдралаар амьдарсан, эндээс эрх чөлөөлөх хэрэгтэй гэдгийг хэлж байна. Тэгэхээр бид нар өвчнөөс идэхийн тулд өвчнөөс чөлөөлөгдөх хэрэгтэй. Маш олон хүмүүс энэ бодолд бол баригдсан байна. Өвчин, ертөнцийн соёл, эдийн засгийн хувьд ч гэсэн маш их баригдсан байгаа учраас ямар ч эрх чөлөө байдаггүй. Эндээс гарах хэрэгтэй байтал өвчин гэх юм бол гээл ямар нөхцөл байдал одоо бол энэ бол ерөөсөө коронагийн нөхцөл байдал маш их байгаа учраас тэнд бол ерөөсөө хүмүүс маш их стрессэнд орж байна. Маш олон янзын хандлага байна. Тэгэхээр бид нар энэ дотор орохоосоо илүүгээр тэнд бид нар хогсоод дэгэж явахаасаа өмнө Бурхны хаанчлалын хүн болох хэрэгтэй анханасаа эхлээд. Амен. Тэр нэгэн хүнийг эзэн хүсэмжилж байна. Амен. Тэгэхээр бидний хувьд заавал итгэлийн өсөлт заавал байх хэрэгтэй. Итгэдэг хүн юм бол үгийг анхаарч үгийн дотор байж өөрчлөгдөхэд эзний жинхэнэ дагалдагч болно. Эзэн элч нартай сүлжүүдээ тушаасан зүйл юу вэ гэхээр маш олон итгэгч нар хэрэгтэй байна гэж бол хэлээгүй. Тэрийг бол хүсэхгүй байгаа юм биш ээ. Матай номын 28-ыг харах юм бол та нар яваад дагалдагч бэлдээ гэж хэлсэн. Дагалдагч нарыг маш их бэлтгэе гэж хэлсэн. Тийм учраас маш олон зүгээр Есүст итгэх хүмүүс хэрэгтэй гэж бол хэлээгүй. Маш олон дагалдагч нарыг босгоо гэж хэлсэн. Эзний хүссэн зүйл. Тийм болохоор дагалдагч нар эзний үгийг мэдэн ойлгож Бурхны хаанчлалыг үзэн мэдж Бурхны хаанчлалын тэр алдарыг үзэж мэдсэн хүмүүсийг Бурхан хүсэж байна. Энэ ертөнцид энд зүгээр итгэж байна гэд энэ ертөнцийг бол ялах боломжгүй. Би бол итгэгч хүн үгүй тийм биш.
Бид нар энэ төгсгөлийн талаар яриад байна. Төгсгөлийн талаар одоо ч гэсэн дэлхийн төгсгөлийн цаг үеэ одоо ч гэсэн бидний бол мэдэхгүй байгаа тэр үеүүдэд бол маш олон зүйлүүд өөрчлөгдсөн. Тэгэхээр бид нарыг мэдэхгүй байгаа тэр үед Хорнагийн ард, улс төрийн ард маш олон зүйлүүд бий болж байна. Энэ бол дэлхийн төгсгөлийн талаар хөгнөд хэрэгжиж байна. Харин бидний хувьд үнэхээр бэлтгэлтэй байж чадаж байна уу? Зүгээр итгэдэг хүмүүс бол бэлтгэлтэй байж чадахгүй, харин итгэл дотроо өссөн хүмүүс, үгэн дотор байгаа хүн, дагалдагч болсон тэр нэгэн шинхэн бүрэн төгс эрхчлөөтэй болсон тэр нэгэн бол бэлтгэлтэй болсон байна. Амен. Тийм болохоор заавал бидний итгэлийн амьдрал дотор дагалдагч байж, эрхчлөөтэй байж, хаана эрхчлөөтэй байх вэ гэхээр бид нар Есүсийн цусаар гэм нүглээс чөлөөлөгдсөн, Есүсийн нэрээр чөтгөрөөс бид нар чөлөөлөгдсөн. Үнний үгийг мэдснээр энэ бол маш чухал. Эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Ямар эрх чөлөө вэ гэхээр миний бодол, санаа, зүрх, сэтгэл, үзэл бодлоос бол бид нар чөлөөлөгдөх хэрэгтэй. ертөнцөөс чөлөөлөх хэрэгтэй. Бурхны хаанчлал руу орсон эрх чөлөө байх хэрэгтэй. Амен. Маш олон хүмүүс би гэм нүглээс уучлагдсан гэсэн тэр эрх чөлөөтэй байж, харин миний зүрх сэтгэл дотор эрх чөлөөтэй байгаагүй өртөөсөө амен гэдэг. Өнөөдөр үгийг харах юм бол чи үннийг мэдэх юм бол тэр үнэн чамайг чөлөөлнө гэж хэлсэн. Тэгэхээр үннийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө. 32:8 Иохан номын 8:32. Тэгэхээр үгийг мэдэхгүй байх тусам Бурхныг ойлгож, Бурхны улсыг үзэж мэдэх боломжгүй. Харин би энэ үгийг улам илүү мэдэх тусам эрх чөлөөтэй болж энэ ертөнцөөс чөлөөлөгдөж, энэ ертөнцид тэгэхээр энэ ертөнц бол маш их үзэсгэлэнтэй гэж зарим хүмүүс бодоод байдаг. Энэ ертөнцийг харах юм бол Еврей номын 2 дээр юу гэж бичсэн байна вэ гэхээр хүн төрлөختнийг хүлсэн тэр зүйл муу сүнс бод үхлийн айдсаар. Тэгэхээр энэ ертөнц бол айдас, үхэл, гэм нүгэл. Энэ дээр бол ерөөсөө хараал дотор бол баригдсан байна. Эндээс бид нар чөлөөлөгдөх хэрэгтэй. Харин тэр чөлөөлөлт гэдэг нь үгийг өшөө илүү мэдэх тусам амен. Тийм болохоор та нар үннийг мэдэх юм бол энэ дистрал үннийг мэдэх тусам бидэнд эрх чөлөө байна. Амен. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал дотор заавал өсөлт байх хэрэгтэй. Итгэлийн амьдрал бол заавал өсөх хэрэгтэй. Түүний төв нь юу вэ гэхээр үгийг бол маш их гүнзгийсэн ойлгох, ухаарах хэрэгтэй. Би 2-7 хоногийн өмнөөс эхлээд за тэгээд жинхэнэ итгэл хичээлийг бид нар бол удаан хийж ирсэн. 2017 оноос жинхэнэ итгэл хичээлийг эхэлсэн. 241 дахь цаг, 42 дахь цаг хүртэл хийсэн байна. Тэгэхээр энэ хүртэл жинхэнэ итгэл хичээлээр дамжуулаад итгэлийн бэлтгэлийг хийсэн гэж бодож байна. Би та бүгдээс дахин хүсэж байна. Энэ 7 хоногт та бүгдээс би хүссэн. Эзний өдөр та бүгдээс дахиад хүсхийг хүсэж байна. Өнгөрсөн 3 дахь өдөр. Өнгөрсөн 3 дахь өдөр гэхээр за тэгээд 237 дахь жинхэнэ итгэл хичээлээс сонсоод 241 хүртэл та бүгдийг сонсохыг хүсэж байна. YouTube дээр монгол хэлээр бүгд байгаа. Солонгос хэл дээр байгаа, орос хэл дээр байгаа. Хүссэн хэлээрээ сонсохыг хүсэж байна. Имануэль, Сөүл Имануэль, чуулга гэдэг болох юм. Тэгэхээр та бүгд бол үгийг сонсохыг хүсэж байна. Эзэн миний үгэн дотор байх юм бол үннийг мэдэх юм бол ойлгох юм бол тэгэхэд чөлөөлөгднө гэж хэлсэн. Тэгэхээр энэ зүйлүүд бол үг бол бидний дотор байж өөрчлөгдөх хэрэгтэй. Би бол маш их
зүйлүүдийг бол 2-7 хоногийн туршид би бол бэлдсэн. 2 дахь өдрийн хүндэтгэл мөргөл энэ ч оны хүндэтгэл мөргөл ч гэсэн мөн адилхан. Тэгэхээр энэ Бурхны Тэнгэрийн талаар ойлгосон болвол итгэлийн амьдралаар бол маш их бусдын болно. Миний бүхий л арга барил, бодол, үзэл, миний бүхий л намайг болоод энэ барьж байгаа энэ ертөнцийн бүхий л зүйлүүдийг бол ерөөсөө шууд үгүй болох боломжтой. Тийм үг. Тэгэхээр та бүгдийг заавал сонсохыг хүсэж байна. 237 дахь цагаас эхлээд итгэлийн өсөлт заавал хэрэгтэй. Итгэгч хүмүүс заавал өсөлт хэрэгтэй. Тэр итгэлийн дээр өсөлтийн дээр өсөлт байж Бурхны хаанчлал хизээ хүртэл өссөн итгэлээр өссөн хүмүүс гэдэг мэн сүүлийн шат. За бид миний харахад сүүлийн шат нь бол ийм байна. Би жинхэнэ итгэл дотор өсөлт байж эзний үнийг ойлгож жинхэнэ Бурхны улсыг мэдсэн гэх юм бол Бурхны хаанчлал тэнд байна, энд байна бишээ гэж хэлсэн шүү дээ. Амен. Тийм ээ. Тэр бол Бурхны улс бол энэ ертөнцид байхгүй. Хаана байна вэ гэхээр дээр байна. Итгэдэг хүний дотор байна. Амен. Тэгэхээр Бурхны хаанчлалыг үзэж мэдсэн хүмүүс би харахтаа хамгийн чухал онцгой тэр зүйл байна. Тэр итгэсэн хүмүүс. Тэгэхээр юу вэ гэхээр бат зориг. Амен. Тэгэл бүгдээ өшөө хэмээн бүгдлээ итгэл. Энэ бол хүмүүсийн өөрийн бодол биш ээ. Бат зоригтой итгэлтэй байх хэлж байна. Миний хүү өгсөн ч дахиж амилнаа гэсэн бат итгэлтэй байна. Байхгүй байгаа зүйлч гэсэн байна. Энэ бол бат итгэл байна. Могоо миний хөл рүү хатгсан ч гэсэн би амьдрна гэсэн энэ бол бат итгэл. Амен. Би яагаад тэгэхээр би Бурхны хаанчлал, Бурхны улс дотор амьдарч байгаа учраас Бурхны улс гэдэг маань ямар нэгэн зүгээр зүйлүүд биш ээ. Бурхны улс бол онл биш, зарчим биш. Бурхны улс бол жинхэнэ бодиттой байдаг. Тэр эрх мэдэл, хүч чадал, Бурхны хаанчлалын тэр хүч чадал гэдэг маань энэ ертөнцийг ялах улс. Амен. Тэр улс миний дотор байна, жинхэнэ байна. Гэсэн тийм бат итгэл байх юм бол миний итгэлийн дотор өсөлт юу вэ гэхээр бат зориг итгэлээ. Илч Паулийн хувьд би Илч Паулийг харахтаа маш их сурсан. Энэ бол үнэхээр сүүлчийн дөрөвдөрхөө. За сүүлийн үед бол бид нар өөрийн залбирлаа Елиягийн талаар уншиж байгаа. Одоо Элишагийн талаар бас уншина. Тэгэхээр тэдний тэр үнэхээр бат итгэлтэй зоригтой байгаа байдаг. Хаадууд бол яаж чадахгүй. Энэ бол ямар нэг сул дээр дөрөх биш байсан. Тэгэхээр Имануэль чуулган үнэхээр бат итгэлтэй зоригтой чуулган байхыг хүсэж байна. Итгэлтэй зоригтой байхын тулд итгэл дотор заавал өсөлт хэрэгтэй. Тэр өсөлтийг эзний бидэнд хэлсэн үгийн дагуу миний үгэн дотор бай. Миний үг чамайг өөрчлөн. ертөнцийн ажлууд биш. Энэ ертөнцийн бүхий соёлыг хай. Модон соёл, модон зүйлүүдийг бол хай. Бурхны улсад дотор ор. Тэгээд миний дотор Бурхны эрх мэдэл, хүч чадал бол өснөө. Тэгж бат итгэлтэй байхад бат итгэлтэй байсан хүмүүст бол хүч чадал илэрнэ. Бид нар залбирахад ч гэсэн Бурхан сонсох болов гэж залбирч байгаа хүмүүс бол заримдаа хариултаа авдаг, заримдаа бол хариултаа авдаггүй. Харин бат зоригтойгоор залбирч байгаа тэр хүмүүс бол шал өөр байдаг. Имануэль чуулган итгэлийн дотор итгэлийн өсөлтөөр өсөж, үнэлж үзэж мэдэж Бурханы үнэхээр тэр дотор бат итгэлтэй зоригтой байхыг хүсэж байна. Тэр бат итгэлтэй зоригоор бол энэ дэлхийн төгсгөлийг ялнаа гэдэгт итгэж байна.
Дэлхийн төгслийг бид нар яаж ялах вэ гэхээр бид нар хий аашаа гэж бол бодохгүй. Харин Бурхны энэ бат зориг итгэл хэрэгтэй бөгөөд бидний итгэлийн өсөлт бас хэрэгтэй. Тэгэхээр Имануэль чуулган өссөн, ялсан, сэргсэн сүм чуулган байхыг Есүсийн нэрээр өргөж байна. Бүгдээ хамт залбирцгаая. Бурхан эзэн минь танд талархъя. Эзэн минь та Имануэль чуулганыг удирдаач. Имануэль чуулган энэ ертөнцийг даван гарсан. Энэ ертөнцийн соёлыг даван гарч, энэ ертөнцийн бүтээл бодлыг даван гарсан сүм чуулган байхад туслаач. Бурхны хаанчлал ирсэн. Тэр Бурхны хаанчлал бидний дотор байж, үнэхээр энийг үзэж мэдсэн, ойлгосон сүм чуулган итгэгч нар байхад туслаач. Бурхны хүч чадал бэлхэн дүүрэн байхад энэ ертөнцийг заавал ялсан сүм чуулган байхад эзэм туслаач. Эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Цагт ариун зоог барина. Ариун зоогийн төлөө 1-р Коринт номын 11-ийн 21절까지 읽어드리겠습니다. 내가 너에게 전한 것은 주께 받은 것이니 곧 주 예수께서 잡으시던 밤에 떡을 가지사 축사하시고 들어가시되 이것은 너희를 위하여 내 몸이니 이것을 행하여 나를 기념하라 하시고 19절 또한 이와 같이 잔을 가지시고 가시되 이 잔은 내 피로 세운 새 언약이니 Учир нь би та нарт дамжуулснараа эзнээс авсан чухам хүү баригдсан тэр шөнөө эзэн Есүс талх аваад талх өргөн хувааж энэ бол та нарын төлөөх миний бие мөө намайг дурсаж үүнийг үйлдэлсэн тэрчлэн зоогийн дараа мөн аяг авч энэ аяг нь миний цус дотоо шинэ гэрээ юм. Үүнээс та нар уух болгондоо намайг дурсаж үүнийг үйлдэлсэн. Учир нь энэ талхыг гэдэж энэ аягнаас уух үрдэ та нар түүнийг ирэх хүртэл эзний үглийг тунхаглах юм аа. Тиймд хэн нэгэн зохисгүйгээр эзний талхыг гэдэж аягнаас уух аваас эзний бие ба цусны буруутан болно. Аливаа хүн өөрийгөө шалгаж байгаа талхыг гэдэж аягнаас ууг. Учир нь идэж ууж буй хүн бие зөв хина ихтлаагүйгээс идэж уул өөртөө шийтгэл авчирнаа. Үүнээс болж тэгэхээр энэ ариун зоо гэдэг нь зүгээр нэг дурсамж ариун зоо гэдэг нь ямар нэгэн бэлэг тэмдэг биш ээ. Харин бид нар эзний дурсан санж энэ ариун зоогийг хийж байна. Тэгэхээр бид нар энэ цагт талхыг эдэж дарснаас уухтаа миний арга барилаар биш, миний зүрх сэтгэл биш. Харин эзний хүслийн дагуу бид нар хэрэгж үйлдэхийг хүсэж байна. Бид нар бол үргэлж эзнийг дурсан санаж байгаа хүмүүс. Үгсэн хүмүүсийн дотроос хэнийг бид нар дурсан санах вэ гэхээр дахин амьсан Есүс Христийг л дурсан санана. Тэгэхээр энэ цагт ариун зоог барихтаа үнэхээр зүрх сэтгэл дотроо та бүгд дарсыг ууж талхыг хэрэглэхийг хүсэж байна. Бүгд хамт залбирцгаая. Бурхан эзэн минь танд талархъя. Бурхан эзэн та бидэнд хайраа харуулж Есүс Христтэй харуулсан танд талархъя. Та бидний гэм нүглийг уучлан загалмай дээр цовдлогдог нас урьж бидэнд амийг өгсөн танд талархъя. Эзэн таны өнөхөр хийсэн гавьяал зүтгэлийг эзэн минь ариун зоогоор дамжуулаад эзэн таныг дурсан санж талархаж эзэн танд дуулууртай байхыг хүсэж байна. Эзэн минь энэ цагт ариун зоог барьж байгаа бүх хүмүүсийг эзэн та хүмүүсийн зүрх сэтгэлийг өдөртөн өрөөж өгөөч. Есүсийн нэрээр залбирч байна. Амен.
залбирцгаая. 하나님 감사드립니다. Бурхан эзэн минь танд талархъя. 주님께서 명한 Эзэн таны тушаасны дагуу ариун цог баярлаа. Эзэн минь та бидүүдийг удирдах, эзэн таны бүрэн төгсөөрөх сэтгэлээр эзэн таныг дурсан, сансан юм анаал чуулган байхад туслаач. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Зарлал бай. 지금 몇 주 동안, 2주 동안 За 2-7 хоногийн туршид эндээс үйлчлэл авсан хүмүүстээ сургалт явагдаж байгаа. Zoom-ээр явж байгаа учраас бүгд гэрээсээ интернетээр дамжуулж хийж байгаа. Үнэхээр сайхан цаг. Нэгдүгээр өдөр Солонгосчууд, дөрөвдүгээр өдөр манай цуглааны Оросууд 참 너무 이렇게 다시 한번 목소리가 되니까 дахиад давтаж энийг үзэхэд маш их сайхан. Тэгээ бид нар бол энийг дуурайж авч байгаа. Сонсч чадаагүй хүмүүсийн төлөө бас энийг бол дамжуулж байна. Тэгэхээр үнэхээр энэ үйлчлэлийг авсан хүмүүс эзний дотроос ингэ сургагдаж байгаа талархъя. Өнөөдөр энэ материалыг бас аваад яваарай. Та бүгд заавал энэ материалыг уншаад төрөлөө бэлтгэхийг хүсэж байна. 2주 반 전에 우리 교회 뱀이 컨디션이 너무너무 안 좋았어요. 근데 7 хоногийн манай 집사님이 안산에 계시는 북쪽에 계시는 러시아분들 다 픽업하시거든요. ийм венчер ана авах үйлчлэгч бол ерөөсөө тэр машинаар үйлчилдэг тэр машины дугуй бол бараг салаад унтсан. Тэгээд сая өнгөрсөн 7 хоногт бол Starets гэж хуучин машин авсан. Чи сандэ манай ахлагчаар дамжуулаад үнэхээр сайн машин авсан. Хуучин машин ч гэсэн тэгээд та бүгд харахаас өмнө машиныг хараад явах юм. Тэгээд машин яг зэтээс Иммануэль гэсэн тийм тэмдэг тавьсан байгаа. Үнэхээр Бурхны тусламжаар ахлагчаар минь дамжуулаад үнэхээр сайн машинтай болсон. Оросын цуглаан бол 34 болсон явж байгаа. Явах тусам Оросууд бол манай цуглаан маш их болж байгаа. Тэгээд Оросуудад бол маш их сайн мэдээ дамжуулж байгаа. Тэгээд тэр Оросуудад зориулж машин бэлдсэн. Үнэхээр сайхан мэдээ. Үнэхээр манай сүм чуулган өсөж байна. Маш их өсөж байна. Тэгээд Оросын чуулган тусдаас магтаж байна. Эсэнд хүндэтгэл мөргөл өргөж байна. Оросын хүндэтгэл мөргөлөнтэй та бүхэн сайн залбирч өгөхийг хүсэж байна. За тэгээд монголчууд ч гэсэн бас сүм цуглаантай бас сүм цуглаанд бас сэргийхийг хүсэж байна. Олон монголчуудын эрхийн төлөө бас та бүгдийг залбирч өгөрөө гэж хүсэж байна. Одоо эзэн Есүс Христийн ивэл Бурхан Аавын хүссэн хайр, ариун сүнсний нөхөрлөл хүч чадал би эзний хүссэн итгэл дотроо өсөж, итгэлийн дотроо үргэлж өсөж, эзний хүссэн Бурханы улсыг мэдж, тэр дотор амьдрий, бат зоригтой бай, ертөнцийг ялж, муу сүнсийг ялж, өөрийгөө ялсан итгэгч бай гэж одооноос эхлээд бүхэл итгэгчнэрийн дээр мөнхөд байх болтугай. Амен.